За ерөнхийдөө энэ мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын одоо лабораториорт хэрэгжүүлсэн 2022-оос 23 онд хэрэгжүүлсэн Ахтимон бэлтгэмлийн технологийн зөвшөөрлтийн төсөл бол ингээ хэрэгжсэн байгаа. За энэхүү төслийн үр дүнд бол ингээд Ахтимон гэж юм ургамлын гаралтай шахмал эм бол бий болсон. За энэхүү шахмал эм маань бол одоо мал амтны амьсгалын болон тэжээл боловсруулах замын өрөвсөлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх. За тэгээд антиоксидант идэвхтэй хортой байцын шимэгдэлтийг багасгах, за малын тамирт тэнхийг сайжруулах ийм үйлдэлтэй. За энэ эмийг бид гаргаж авахын тулд бол 2019 оноос хойш бол ингээд суурь судалгааны ажлуудыг бол хийж ирсэн байдаг. За энэхүү суурь судалгааны ажлаар бол бид гишгэн шарилж буюу Artemisia draconculus ургамлын одоо фитохимийн болон фармакологийн судалгааг шинжлэх ухааны технологийн төслийн одоо сэдвтэй ажлын хүрээнд бол хийсэн. За ингээд үргэлжлүүлээд Artemisia frigida шарилжийн 2 дахь метаболитын дархлааны үйлдэлийн судалгаа сэдвт бас суурь судалгааны төслүүдийн үр дүнд бол энэхүү Artemon эм маань бол бий болсон байдаг юм аа. За энэхүү Artemon эмийг одоо бид бол оюуны өмчөөр бол ашигтай загвараар бол баталгаажуулсан байгаа. Ерөнхийдөө Artemon эм бол өөрөө түрүүнд дурдсанчлан Artemisia frigida болон Artemisia draconculus гэдэг хоёр шарилжийн түүхийн эдэс бэлтгэж авсан. За энэ шарилж маань өөрөө бол одоо Монгол орны ургамал газар зүйн 16 тойрог байдгийн. За энэ 16 тойргийн бол 13 тойрогт нь бол ургадаг. Тэгэхээр энэ бол өөрөө их тийм нөөц ариунтай эмийн түүхий эд болж байгаа юм. За тэгээд эх орны байгалийн гаралтай ийм эмийн түүхий эдэд суурилсан ийм шахмал юм байгаа. За энэ эмийн одоо гол найрлага юу вэ гэхдээ зэрэг бол нийт пенолт нэгдэл нийлбэр полоноид. За тэр дотроо бол трицин полоноидыг бид бол цэврээр ялгаж аваад стандартаар бол одоо ингэж стандарт бодис болгоод одоо цонхлох полоноидыг бол ингэж фармакофен өгүүлэлтэн бол ингэж тусгаж өгсөн байгаа. За үүнээс гадна Artemon маань бол аргах бодис, алкалоид, полисахарид, за мөн макро микро элемент агуулсан ийм эм юм аа. Манай хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид шинжлэх ухааны технологийн сангаас сангуулжүүлсэн шинжлэх ухааны технологийн төсөл, суурь судалгаа, инновацийн төслүүдийг бол жил бүр авч хэрэгжүүлдэг. За тэгээ хамгийн сүүлд бол 22-оос 23 онд хэрэгжүүлсэн шинжлэх ухааны технологийн төслийнх үр дүнгээс үүдээд түүнийг сайш нэм болгох зорилгоор инновацийн төслүүдийг авч хэрэгжүүлдэг. Энэ нүрэнд бол манай лабораторид 3-аас 4 төрлийн бэлдэмлүүд гарч одоо үйлдвэрлэлд нэвтрэх тэр үе шат дээр боловч ирдэг. За энэ бэлдэмлүүд дотроос бол одоо яг үйлдвэрлэхэд бэлэн болоод байгаа Artemon бэлдмэл бол өмнө яг суурь судалгааны төслөөр яг үйлчлэгнийх нь механизмуудыг үзээд энэс цаашаа ийм бэлдмэл гарч болох юм байна гэдгийг бол инновацийн төслийн хүрээнд одоо хийж гүйцэтгсэн байгаа. За Artemon эмийг шамгал байдлаар хийх нь бол одоо мал эмнэлэг тэргэлэх боломж юу энэ төр бол тохиромжтой гэж үзсэн. За гунлагдсан байдлаар хийгддэг. За үүнээс гадна яг энэ эм хор судлалын лабораторид бол мөн өшөө төрлийн одоо мал аж ахуйд мал эмнэлгийн практикт хэрэгтэй одоо үр дүн сайтай тийм бэлдэмлүүд сүүл үед нэлээд зохиогдож байгаа. Энийн нэг жишээ бол Японы Тохогог сургуультай хамтарсан сатрат төслийн хүрээнд хийгдэж байгаа бас 2-3 бэлдэмлүүд бол одоо хийгдэх шатанд явж байгаа. За өмнө хийгдсэн бэлдэмлүүдээс бол дурдах юм бол манай Ахмад үеийн хийсэн тарга бэлдмэл бол 4 сая хүрсэн байдгийн. За мөн тэр чиглэлийн судалгааны ажлууд нь бол шинжлэх ухаанд нээлт болсон байдаг. Ийм амжилттай лаборатори юм аа.